Оо за. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Оо за. За. Оо за. Оо за. Хэлчихгүй. Нэг хэлтэй юм шиг ярьдیں۔ Та нар зүгээр ингэж байгаа хэлчтэй юм байж чи. Одоох угаасаа ууртайгаа гэсэн хэлээл. Би яасан. Өөе. Тэр бүр төрөжин талааны уурн гараагүй байгаа байхгүй. Эсвэл бид гуравтай ярихаар уурн өрөөд юм уу? Эсвэл юм нэрсэн юм уу хэцүү. Тэг ясгүй дээ. Хүүшээ гэтээ би яасан. Эмигийнхаа мэдэрдгийг мэдэрсэн. Хүчтэр. Яасан. Би яг тэгээ хөгшин болж аваа мэдэрсэн. Яг. Хүл ягнадсан ахгүй юу? Миний яс. Яг дасан? Яс ягнадсан ахгүй юу? За what? Тэг яс яга ягнаад байгаа юм бол доо гэсэн чинь. Бороо орсон уу? Бороо орсон байдаг юм. Тэгээд эмээ нэг тийдгээс ёо хөл мөл ягнаад нэг сан толгойд өнгөгээд энэ бороо орхон даа гэхэрэг бороо ороод идэг. Тэг өнөөдөр ч гэсэн яс ягнаад бас бороо орж байгаа. Тэг маргаашаас бороо орох байна. Тэг тийм үү одоо. Ягаад байгаа манай одыг чи заяа. Сая сүүлийнхээ өгүүлбэрийг авчи. Болон таахгүй банд минь. Ясаараа цагаагаар мэдний ирдэж яваас. Би бас өөр мэддэм шүү. Миний хүүхд чангараал ирэнгүүт биний ингээд 7 хоногийн дараа ирдэг ч юм уу. Тэр чинь бас нэг юм үстэй. Тэр чинь бол угаасаа гормоны өөрчлөлтчнэ за. За зөөр юу яж болох вэ? Тэгэж мэддэг бол ер нь гоё юм байна ингээл толгой янгууд X чинь чамруу залах юм байна толгой өвдөнгөт. Яадагаа тэ. Тэгвэл тэр өдөр нуцаа хааж энтрээ. За бүр амар дураараа марчлаа. Толгойн өвчнөд X хамаатай байж энэ тэ. Тилгүүл яах. Тийш үү зохимог татангууд ямар нэг юм болдог шүү дээ угаасаа. Дээд зөгт татгаар баярлал, доод зөгт татгаар ямар нэг юм уу болох гээд тэгэл хэдэг. Хүй яах вэ? Тэр яах вэ? Би нэг амар хөнгөн гонигтай байгаад байна. Ерөөсөө яагаад гэдэг шалганд ойлгохгүй. Сая заяа маад гэж жаад явсан байхгүй юу? Тэг наадах чинь би зөв зүгээр зүгээр сэрсэн байхгүй юу? Тэгээ чи өглөө маад 12 өнгөж явахад ирсэн. Тэгээд сая 5 болж явж байгаа байхгүй юу бит хоёр. Тэгээд зөв зүгээр ижсэн чи заяа ингээ хажууд яваас амар гонигтай байна маа гэсээр хагаад явахт нь би гонигтай болцсон. Тэгээ яг яаснаа мэдгүй гонигтай болчиход байж гин. What the heck? Гонигдмаар санагдаал тэгэл гонигдж байгаа юм шүү. Бид хоёрс амралтайс ахгүй саяны 7 хоног. Йоо найз нэгтгэс амьдрал эхэллээ шүү дээ одоо яана. Гэхдээ одоо яах вэ тэгэл эхэллээ шүү дээ найзаа гэж хэлжсэн чинь тэр хаад бараг 4 хэлсэн за. Тэгэл явахтаа ёо найзаа нэгдэх боллоо шүү дээ магаш нэгдэх шүү дээ мэдчихтэй гэсээр явсан чи би ёо магаш нэгдэх боллоо шүү дээ гуниглаад байгаа багтаа байсан. Тэг чи хамгийн амин би гуниглахаа байлцсан заа юу. Тэгсэн чи гуниглахаа байлцсан уу? Чи гунигаа ирж авч. Үгүй би гунигаа яаж тайлна гэж энд чинээс бензин колонгийн газар ороод нөө бүх юм хаалтдаг штэ. Тэгэнгүүт нь сайхан ундаа авч угаад KitKat гэдсэн бай тийм аа. Тэгээ сүмийн гадаа суужгаад тэгээ гэрлөг орж ирээ тэгээ сайхан болж байж байна. Энэ заяагийн явдаг газрууд нэг сонин газрууд их те оршуулгын газар мод сүм. Манай гэрээ харахад тийм газар байгаа би ч нөгөө ядуу сүртэй хороолт амьдардаг. Оо. Би нэрээ гарныхаа булчин яасангаа хэлэх үү? За. Наач гараа алга хийж аваад чигш. Аха. Оо нэр яасан. Би баруун гараараа гар хангалах хийдэж штэ. Ёо брэ. Баруун гараараа хийдэж штэ. Тэгсэн чинь яг нөгөө нэг энэ чинь би чи гар мараа хурдан хөдлөгдөл юм байна л да. Тэгсэн чинь яг нөгөө нэг өөрийгөө мэдгүй тэр чи яг ухаа санаа уулан дээр явж байгаа штэ. Уул үүлэн дээр ч юм уу. Тэгсэн чинь тэр нөгөө үеисгээр айгүй их тэгж хөдлөгсөөр агаад айгүй нөгөө хитрхийх ачаал их авсан учраас бугуугаар юу? Тийм бугуугаараа тэгээ судсан өвцөн байна гэс. Тэгээд намайг одоо бугууга 6-7 хоног битээ хөдлөг гэсэн ер нь бол. What? Үнэнгээсээ дөө. Үнэнгээсээ. Юу гэж бодлоосоо ярьж идэв. За би таагуудаа юм сонсч байна. Юус юм бэ корона гэдэг эн чинь бас хэцүүлээ шүү дээ энэ чинь. Өөрийгөө яахгүй болоо. Их л хийж байгаа юмд орсон байна да. Хүний л амьдрал. Орсон хэцүүлээс. Үе ингээ хурдан хөдлөхөр юу яадаг судсан? Ачаалттай болсон. Мэдгүй яг тэр хэсгнийх нь одоо ачаал их авсан байна гэсэн. Би бол угаасаа яг одоо юм төсөөлөд байна л да уучлаарай.
Одоо би ингээ гарлуугаа харцаа одоо ингээ тэргүүрээс бага сууц мууц харж та. Энэ хоёр айганаас Угаасаа тэгдэг штэ спорт мортер чи ихэнх гэмтэлчээ яг ингээд нэг хийж байгаа юмд айгүй их ороод тий. Тэгээд ингээд одоо сакс макс энэ төр би тоглодог байсан хгүй. Тэгэхэд бол ингээд яг хийж байгаа юмд айгүй их ороод бүр ингээд фокустаад эргэн тойрныхоо юугаа одоо ухаарлаа алдаад тэгээд яг гэмтдэг штэ. Тэгэхээр чи бол хийж байгаа яг юу хийжсэн тэр юмд л айгүй их орж л их интенс байсан байна да. Орохгүй шүү дээ үгүй. Хамаг коронавигийн бүх энержиг. Үгүй чи нэг удаагийн бас биш нөгөө нэг жил гарan юу хийлээ штэ. Ганц үнэ секс. Тэгсээр байгаа яасан юм шиг үл. Уртдаа авсныг гэмтлээ штэ. Одоо намайг бүх юм гайгүй болж байна. Та гараа бити хөдөлгөө өөр юм хөдөлгөө гэж хэлсэн. Өөр юм хөдөлгөе гэж бодож байгаа. Өөр юм гэмтчих юм бол тэгээд өөр юм хөдлөгсөн байна гэж бодоорой. Нөгөө ингэдэж нөгөө түр ивэлас ярьсан юм хэлэх гэнэ. Гэтэ ингээ сагсчд тэгдэж шээ. Ингээ баруун шагаан ингээ бэрчээл нөгөө зүүн шагаан дээр ачаал өгсөр зүүнээ битээчтэй. Заяа. Баруун нэрцээд зүүн удахгүй бит. Яг тийм бодчихсон. Хоёр гар нь хоёулаа бэртсэн. Тэгэхгүй би өөр тусгай юм авсан. Юу. Амги бэрчдэг. Яа, бэлэр юм бэ. За боли би нэрээ яг энэ 100 мөн болоод айгу хэцүү юм бодоод байна. Би жоохон чимээг байжвэ. 100 болохоор юм тэгдэм үү? 100 болохоор бас амьдрал секси болдог штэ. Ороо орох цаг. Яг тэгдэггүй та нар ингээ яг ингээ хавар болоод 100 болохоор яг тэгдэггүй. Яг би энэ чинь тэгж мэдэрдэггүй. Би л жим ороод эхэлсэн штэ. Биш. Жим орж хүүхэн хардаг. Бас тэ байж болох юм аа. Шээ зүгээр ингээд Тэгээ нөгөөт нь босчул яах юм. Тэр чинь хүй жим орсон гэхлээс яг ийм юм байдгийн бэл эрэгтэй хүний одоо юу штэ те. Libido яг одоо sexual хүсэл тэр бол одоо яг хэр их workout хийдэгтэй тестостерон одоо хэмжээ энтертэй хамаатай байдаг. Тэгэхээр бол ер нь ингээд одоо юу гэдгийг мэдрэмж нь орж ирдгөө ороон ордгоо одоо тийм эрэгтэй хүн байх юм бол хэсэг workout хийвэл фитнес ороод буцаж одоо энерги нь босч ирдэг гэж шүү дээ. Би бол өөрөө тэгж юм орж байгаа биш. Та нар юм бити холбоод байгаа. За би ер нь тестостерон левелдээ анхаарах болохоо хэлсэн байна. Сая түрүү хэлсэн чинь ингээд хавар болохоор та нар ингээд сонир үлж. Миний хавар тэгдэг ширсэн. Хавар 100 бол бүр хамгийн лоу байдсан санагдаад шүү дээ. Хизээ зүгээр дээ. Минийх өвөл юм шиг зүгээр юм шиг санагдаад шүү дээ. Ямар сони. Яагаад? Garanti. Харин мэдгүй яагаад би тэгээд гайхаад таасахгүй. Яг ингээ хавар 100 болохоор та ингээ би чинь мэдрэгдэв. Миний болохоор өвөл болохоор биэнд ингээ мэдрэгдэд тийм санагдаж амар актив болоод нормлоосоо. Наа чин тайлч их сонирхолтой залуу байна. Гэс нөгөө нэг юм тайчч мэтч. Тийм үстэй тэгдэг байх юм. Яг тийм юм байна тий. Яадаг. 100 болохоор зэрэг угаасаа л нэг амар сөхөж мөхөө тайлбарлаад их юм баг учраас өвөл айгүй олон хоцооц тайлх сонирхолтой залуу байна чи. Оршилт их дуртай хүн байна. Ямарч байсан яа. Гэхдээ ер нь 100 яг тийм энержи байдаг те. Мэдгүй хизэл бол хизээ байдаг шүү дээ. Өдрөл авгалцахгүй. 100 гэхдээ хамгийн гол нөгөө яанаас 2 гойны завсар салхи малих сихээр аюу гоё юм аа. Тийч мэл гоё байдаг бах гэж бодож байна. Лол. Би ихтэй юм бол тийм мэдхгүй өмдөмсдөг хүмүүс. Шорт өмсгөө та нарт шортон доогор чинь салхи орж ирээд гоё байдгүй юм уу? Үгүй. Зүгээр шүү. Би шорт өмсдөг л дээ. Юу гэсэн бариу шорт өмсдөг юм уу? Би зүгээр л өмсдөг. Ер нь шорт нэг өмсөд байдаг. Би бол байнга шорт өмсдөг ш. Би л шортон дуртай. Тийм. Гэтэ заримдаа бүр ингээ юм өгөө явахгүй ш. Заримдаа. Юу мөнгө ч одоо насан турсан байна да. Зүгээр ярил та. Дотор өмдгөө. Хөөе. Дөрөвлөө энэ дугаараа байна штэ тий. Нэмэг 18 гэж тийм юу насны ангил тавьж байгаас та балаах уу? Ой сексэрэгөө сексэри. Тоор ихтэй ямар ингээ хүлээлгээ өөрөө хийх болцсон чинь. Тоор ямар. Бити тэр тухаяар зүгээр л тэр хэцээг бит хоёр эндээ хангыг тхүү энэ 7 хоног. Бити импэсэд хүндэдээ тэр хөнгөн гоног ба тэнтэй холбоотой байж магадгүй юм байна бас одоо бодсон чинь. Нэр тийм болоо яг ингээ хийдэг юм байхгүй болцсон. За балаах уу? Зөв шууд мөдө өөрчлөлөө бид нар. За тэгээ. Энержи өөрсөн шүү. Тэгвэл би хувцавцаа тайлаадах юм. Би нэг push up хийгээд яа.
За видео өгч. Тийм ээ. Цамцаатай видео өг. Яа, солиорч. Түрүү нөгөө нэг шорттой байдаг гэснээс эрэгтэй хүмүүс ингээд 100 муу ингээд шорт өмсөд сууж мохлоор нөгөө юм харагдаад тэгтээ ингээд төмсгөн тэгдэггүй. Тийм харжсэн та нар. Ямар бариу хувцас өмсдөг залуучуудтай нийлдэг юм бэ? Биш ээ, шортын завсар. Завсаар нь уу? Тий. Тийм харж байгаа Бандаж байд юм уу? Үгүй бандаж зарим бандаж мандажгүй байд юм шиг Тэр байлээ. боксер өмсдөг штэ. Яг сул боксерууд ялангуяа спортер хичээлдэг залуучууд. Аа. Тийм баг. Тэгэхээр танаас ямар санагддаг вэ? Сул дотор хувцас эсвэл бариу? Ер нь ямар гэж зөрүүлдэг вэ? Би бол сулыг өмссөөр байгаад ерөөсөө одоо барийн өмсч чадхайлцвал. Би яг эсрэгээрээ. Тийм. Би сая 2 сард юу яасан бохоггүй. Circumcise хийлгсэн бохоггүй. Oh shit really? Тий. Тийм. 2 сар circumcise хийлгээд. Тэгээд тэр чинь ингээд заавал ингээд хөдөлгөөнгөө ингээд дээш ингэж нөгөө твдэж наачаад тэгээд ингээд барийн юм өмсөх хэвээр. Аа. Тэг би тэгэхэд бол ч ёо 2 3 биш ээ 2 сард хийлгээд тэр чи идэх гэсээр батал баг 4 сар болж байгаа байхгүй юу? Тэг 2 сарын хугацаанд тийм барийн юм өмсөж өстэй амар ядрагтсан. Тэг би тэгэд ерөөсөө нөгөө боксер өмсөөр байгаа тэрэндээ сурцсан л. Өмнө нь л өмсдөг байсан. Монголд өмсдөг байсан би бариу. Одоо монголчин өвд мөл болохоор бариу өмсөхгүй бол амар хэцүү шттэ. Аха. Энд ирснээс хойш нөгөө боксер өмсөж тассаар байгаад нөгөө тасцсан. Тэр чи уусаа сүүлийн 10 жил өмсөж байгаа байхгүй. 13 жил. Асууж болох юм бол чи why яагаад circumcise болсон? Гой. Амар гой санагчлаа. Энэ яриаг оруулаасаа гэж бодож байна. Тий. Ингэсэн байхгүй юу? Эрэхтэй өнд нөгөө юу гэж байгаа штэ нөгөө хөвч гэж байгаа штэ. Тий. Тэр нь болохоор энэ англиар болохоор frenulum breve гэж байгаа байхгүй юу? Тэр нь ингээд минийх нэг удаа ингээд урагдцсан байхгүй юу? Тэгээд тэр нь амар удаан идэгдэг. Тэгээд дахиад амар удажгаад идэгсэн чинь ингээд минийх амар богинохон болсон байхгүй юу? Ийм амар тайт болсон байхгүй юу? Тэгээд дахиад ингээд одоо секс штэ тэнгүүт амар амархан дахиж урагдчихаал тэгээд амар зөөртэй удсан баггүй юу. Яогоосаа тэгэхэд болохоор яг эмчлэх юм болохоор зөндөө ингээ нөгөө арсын ингээ сунгаад тос мос түрхээд тэгэл амар удажээслийн эмчлэгддэг юм л л дээ. Тэгээд минийх ерөөсөө 80 тос түрхээд ингээ байхгүй тэгэл буцааж урагдаадсан баггүй юу. Тэгээд өөр ямч нөгөө тэр яг тэр хэсэгтээ нөгөө процедур хийлгэхээс арга байхгүй л. Тэгээд тэнгүүт нөгөө монголоор бол хөвч таслах гэдэг чинь тэр нөгөө юу гэ тэр хийнийх нь яс гинэ. Яс. Арсын ингэж хайчилж авах юм байл шүү дээ. Тэр яг одоо миний яриад одоо frenulum breve гэдгийг тасдах биш юм байл шүү дээ. Тэгээд угаасаа тэрийг хийж байгаа юм чинь тэгээд тэр чигээрээ угаасаа нэг хийлгэж байгаа юм чинь тэрийгэ таслуулсан дээр гэж. Үгүй тэрийгэ хайшлуулсан дээр гэж бодсон байхгүй. Угаасаа тусдаа хийж болох юм л тэр чинь 2 ондоо юм бэл. Nice. Өмнөх амьдрал дараагийн амьдрал хоёр ялгаа нь юу байна? Харин тийм амар асуулт гарч ирж байна. Өмнөх амьдрал дараагийн амьдрал ямар ч ялгаагүй. Гэтэ ихэндээ жоохон эвгүй юм л тэр чинь арьс байж байгаа байхгүй ч. Мэдээ зүйтэй алдаж байна уу? Гүү. Одоохондоо бол тийм идэрсэн юм алга. Тийм яриад байдаг шүү дээ. Тийм их ч одоо ингээд 100% идгээгүй байгаа шүү дээ. Чи нөгөө ер нь бол бүр яг 100% идэхэд бол 6 сар юм бэл. Гэхдээ 3 сар болсны дараа бол ер нь бол секс хийж болно. Одоо чи хийсэн юм уу? Сонсонгүй. Хийсэн. Гэхдээ нэг одоо яг ингээд чи нөгөө юу яатсан хэсэг байгаа байхгүй одоо нөгөө хайчсан хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсэгтээ бүр нэг үйл мэдчих жоохон зөөртэй. Тэр чи уусаа шахан 100% идэг болохоор. Тэгээд сүүлийн үед чи ингээд дээр үед чи ингээд хайжилчаад ингээд юу яадаг гэсэн юм бэлээ. Ойдог байсан юм бэлээ. За. Тэгээ одоо энэ шин технологи нэрсээ тэгж ойхоо болцсон шууд ингээд өөрөөр нь. Тий. Өөрөөр. Ямар. Өөрөөр нь гэжтэй. Тий өөрөөр нь яадаг. Гэхдээ нэг юм юу бүгд шиг юм ичтэй бэлээ. Ингээд юу бүр ингээд тас ингээд бариад. Тэгэхээр сорив үлдэхгүй гэсэн үг үү? Юу гэсэн үг вэ? Тий, ер нь ойдлын сорив шиг тийм заван сорив бол үлдэхгүй. Ер нь бол үлдэхгүй гэсэн. Гэж л хэлсэн шүү дээ. Би тэгээд амар үнэтэй гэсэн. Мэдэр. Тийм. Янз бүрийн тос төрөж болохгүй юм байлээ. Тэгээд тэр frenulum
pronounce хийж чадахгүй ямар ч хэлнэ те. Тэр одоо юу чи хилэнд хүртэлхөө зарим хүмүүс хийд юм биш байлээ шүү дээ үс. Хилний доотлын юу гоо? Тийм зарим хүмүүсийн чинь нөгөө хилний доотлын тэр юу хүчин хүртэл богинох юм болохоор аим нөгөө эвгүй ярьж мөрдөг хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь тэр хаашлалт юм лээ шүү дээ. Тасдуулт юм лээ. Тийм байлээ. Тэгээд би одоо юу гэдэггүй би ингээд search хийж байгаа шүү дээ. Тэнгүүт ихтэй үнд амар common problem гэж байгаа байхгүй. Нийтлэг проблем. Тэгсэн мэтлээ би анх удаа сонсож байгаа шүү дээ. Тийм үү? Миний найзууд дундаас эсвэл тэндэг хүмүүс дундаас хизээч ийм проблемтэй байсан юм ярихгүй байхгүй. Тэнгүүт би анх удаа сонсоо тэгээ Google дээр ингээд it's common гэж юм чи. Ялангуяа нөгөө бадамаа Монгол шиг төрхт нь шууд ингээд янз бүрийн юм тастаж авчдаггүй газарт бол амар common гэж байгаа байхгүй. Сонин боос. Сонин тэ. Тэгэхээр харин хүмүүс ерөөсөө ийм юм ярьдггүй эсвэл мэддггүй тэгэл хэлсэн зөөвөртэйсэн ч гэсэн яваал гэдэг байхгүй. Эсвэл нуугаад байдаг баха. Ямар ч би нэг залууг бол мэднэ манай найз асан. Гэхдээ тэрнийх шалгоондоо нөгөө ингээд арс нь хойшлцоод тэгээ тавьсныхаа дараа буцаагаад ингээд тэр чинь нөгөө юмдаа орно штэ тий нөгөө ихт нь тэгж болдгоо амар хэцүү байсан. Ярьж ирсэн. Найзын найз гэснээр манай найз мэдээд байгаа ш тэр тухай. Үгүй тэрийг надад ярьсан байхгүй юу та. Яа. Хин заяа хоёр яг энэ тухай нэг дугаар хийж исэн юм аа. Энийг хөдөлгөөрөн дээр тэгээд тэрэн царайлыг энэ царай мата тийм ээ тэгээд тойрч бас ярьсан тал би. Монголд нөгөө нэг Монгол залуучууд болохоор тийм биш тийм ээ гэж ярьж ирсэн аа. Ер нь айгу тийм яатсан залуучууд юу те интернет гэж ярьж байна. Яатсан залуучууд гой цаа ирэх. Ойстай амир шууд одоо хэлж байна за. Гой харагдах муухай харагдахаас гадна амар цэвэрхэн байгаа байхгүй. Тийм, айгу цэвэрхэн. Яг үнэ амар цэвэрхэн. Яг одоо ингээд зүгээр ингээд хүүхд мөхттэй дөнгөж төрсөнтэй. Тэр чинь угаасаа нэг 2-3 сартай хахтан заавал хэлдэг юм л шүү дээ. 3-4 сартай хахтан ч юм уу. Тэр чинь амар хурд нэг арьсан төлждөг үйл юм шиг байгаа. Тэгэхээр ер нь бол хүүхдтэй хүмүүс бол шууд эрэгтэй хүүхдтэй хүмүүс бол шууд л хэлсэн дэр юм лээ. Бодох юм байхгүй. Наа чи ингээ том болчоо зоо явж байна. Тэр чинь бас амар зовлонтой байна. Би чи нэг бас 2 сар бол ёо сөрөг бас юу байдаг гэж ярьж байлаа шүү дээ. Нэг нь бол тэгэхээр одоо засуулсан хүмүүс багаас жоохноос засуулсан хүмүүс зарим нь одоо нэг засах штэ тасдуулсан. Засах биш. Oh, I'm sorry. Тасдуулсан. Юугаа тэд нэр мэдээ жоохон муу байдаг гэж ярьж байлаа зарим хүмүүс. Нөө. Гэхдээ яг бүр жинхэнэ юу одоо жишээлбэл одоо тавьж чаддгүй ч юм уу эсвэл юугаа мэдэрдэггүй тэрнээс болж одоо тэрнийг ингээл босоостой байлгаж чаддгүй гэсэн тийм бас асуудал гардаг гэж хэлээ. Нэг хувцастай үрээд удаан хугацаагаар. No, that's a myth. No, тийм бол мэдгүй надад бол одоохондоо тийм мэддэг байгаа. Хоёрт нөх хүмүүс ингэж тийм лээ амар common асуулт нь ингэсний дараа том болдгоо гэдэг юм лээ. No, ямар ч ялгаахгүй. Нэр ямар ч ялгаахгүй. Гэтэ тэр нөгөө нэг уртлын мэдрэмжээ алддаг гэж яг нөгөө үнэн баха. Яг тэгвэл чи чин дөнгөс сая хэлгсэн болохоор сайн мэдгүй байгаах. Нөгөө бүр хүүхэд байхасаа тарилцсан хүмүүс нөгөө өргөцсөр хагаад уртлынхаа мэдрэмжийг ер нь бол алдчихдаг. Нас ахлаар. Тэгээ надад тэр залуу өөр хэлсэн. Тийм залуу. Найз уу? Манай найз надад хэлсэн. Үгүй одоо энэ асуултаа сонхоос одоо юм дээр нэг юм хэлчихье. Одоо бэлтгэлтэй байгаарай гэж. Нөгөө юугаа одоо тайруулсан биш ээ. Монголоор ч юу гэж хэлэх вэ? Таслуулсан, тайруулсан одоо юу гэдэг хэрчүүлсэн. Хэрчүүлсэн нөө. Засуулсан биш ээ. Нөгөө мис цалт орсны дараах. Тэр яг л нөгөө нэг янзлуулсан. Яа янзлуулсан нөө. Янзлуулсан. Хідэн хүнээр янзлуулсан. Тэгсэн чинь тэр ингээд hand job хийхэд айгүй хэцүү байдаг гэсэн шүү нэрээ. Өвдөд. За наад чинь учрал хийж шнэ. Чи гарахаа шөрмсийг тасастал хийж явах чинь юм чинь бол яаж хийж. Тэгээд би чинь тийм юм дээр зовлон ойлгодог юм болохоор бас хэлж байгаа байхгүй юу? Болгоомжтой байгаарэ. Өгтөө нөгөө юу юм бэлээ? Одоо нөгөө lubricant энтрийг айгүй хэрэглэх болох юм шиг л шүү дээ. Миний анзаарсан. Тийм үү? Тийм. Тэгвэл нөгөө яг уусаа нөгөө арьсчин байхгүй болчихоо шүү дээ. Нөгөө тий. Уршаа шаалдаг арьсч. Тэгэхээр яалч тэгэл тэр ялгаа нь бол тийм л юм шиг л шүү дээ гэж ойлгосон. Гөө. Зөвхөн зүгээр тэр hand job хийх биш.
уусаа секс ихт бол лүб амар хэрэгтэй болох юм бэл. Гэж би Хөөе. болсон. Угаасаа тийм царайлаг хөөрхөн болчихоор чинь хүсээгүй яа чин заяо эмхтэн үү. Зэ асуултаа сонгох уу? За тэхүү. Секси асуулт сонгоорой. За тоогоо сонгоё. 1-ээс 35-ыг оруулаад дурыныг тоо гарч ирэх болно. 2-ыг тоо гарч ирж байна. 2. Өөрийгөө хэр сайн найз гэж боддог вэ? Сайн найз чинь ямар үйлдэл хийхэд уучлахгүй вэ? Хөөе. Өөрийгөө хэр секстэй сайн гэж боддог вэ гэж оруулж. Тэр их сонсомоор байна. Actually сонсомоор шүү. Нэрээ өөрөөр тэгж хэлдэг юм байхгүй шүү дээ. Наа чинь юу н сайн найз. Та өөрийгөө хэр сайн сексэндээ хэр сайн гэж боддог вэ? Тэгээд сексэндээ ямар шүү муу хүнтэй та унтж чадахгүй вэ? Эсвэл хамгийн доод хязгаар. Тэг секс ирэх юм уу? Тэг чинь секс ирэх юм уу? Тэгэл та. Тийш тий. Аус гарина. Би энэ хүндтэй үргийг авч байгаадаа маш их баяртай байна. Би бодсон байхгүй энэ их спорт дороод энэ хэдэн жил болчихоо гэд. Спорт. Би одоо 13 жилийнхаа нүрийг үдчихэж байгаа юм байлээ. Тэгээд би бодсон. Бурхан минь ариун 13 жилд та одоо ямар цоол хэрэгэнд хүрвэ те одоо ингээд улсын начин мачи аймгийн харшлан энэ төр гэдэг цоол молоор ярих юм бол одоо ариун хаахын явж байгаа болоо гэж бодлоо. Тэгээд ариун аваад нэг заа маан хавцаа явж байгаа юм шиг байна заяа. Улсын цоолонд бол хүрцэн юм шиг байна. Арай авраг болчихоогүй. Тэгээд начин бол алидээ авцаа. Начин бол алидээд авцаа. Заан болцсон. Тэгээ заан болцсон л яваад байгаа шүү. Одоо тэгээ сайхан цол ахнаа бас. Тэг чи карьер чинь штэ. Гол нь карьертэй хэр сайн бэ гэдэг асуулт нь тэр юм шүү. Тий штэ ариунаа. Карьертэй гол нь хэр сайн бэ? Тий. Юу сайн байж ижил юм үстэй. Яхан тохироо мөхрөө ээж иж яах юм уу? Нарийн мариатай үлж заан цолонд дүрсэн байж тарах уу? Боддоо. Гэхдээ би өөрөө нэг амар муу гэж боддгоо. Гэхдээ бас нэг амар porn star мар шиг бол биш бах. За тэгвэл заяа. Яа би ягаад юусе эрэгтэй эмэгтэй гэж олж болтгүй юм уу? Тэ байж заяа болоогүй юм байж. Ариун зүгээр ингээ бүүн кил ажиллаа үгсэн. Харин тий. Жохо специфик ярэ. Нарийн За асуултаа тэгээд би юуг нь ярих юм бэ? Чи сайн уу сайн тэгэл илчлээ шүү дээ. Өөр яах юм? Яг яагаад сайн байна? Яг одоо гоё. Таныг ямар учраас сайн гэж бодож байна вэ? Тий. Энэ ажлын интервью болчлоо да. Та энэ ажилд орохын тулд одоо яг бусдаас таныг ялгаж одоо гаргадаг юм чи юу вэ гэдгийг одоо хариулах хэрэгтэй. Ялгаж гаргадаг юм чи юу вэ гэж шарна. Харин тий. Дараа нь бид нар өөрсдөө энэ асуулт нэрлэж штий өө. Харин нэг шараад байдаг. Өөрсдөө харин штий энд. Гит амар санагчлаа. Хамаагүй эхлээд ариунагаар туг дахи. За. Окей, хариулъя. Би чадахгүй би чаддаг штэ найзуудаа. Та нарыг л би амар ухах штэ бүр бодоорой. За. Бусдаас ялгах онцлог чиг дах байх гэдэг чинь хүн болгоно л адилхан бие махбодтой ер нь бол тэгээд давтагдах магадлал зөндөө олон шүү дээ. Тэгээд би болохоор юу хүсэж байгаагаа мэддэг. Тэгээ бас тэрийг хийлгэж чаддаг. Тэр залуу юу хүсэж байгааг мэддэг, бас хийж өгч чаддаг. Тэгээд нэг онцлог байж магадгүй зүйл гэх юм бол яг хүн болгон эмэгтэй хүн болгон боломжтой. Тэгтээ бас тэгж чаддгүй нэг зүйлийг би хийдэг. Тэр тэ. Яа, ажилд орхон тэ манай найз. Тий, ариуна тавихтаа сквертинг болж тавьдаг байгаа. Тэгээ тэрийг болвол яа, юу ч яриад байгаа тийм. Хүлээлгийн өрөөнөөс өөр газар нэг ярьсан чи бүр ямар юу юм бэ юм. Тэгээ мэдгүй тэгэж нөгөө нэг татварч тавьж маягаар зэрэг хүчгээд идэв шүү дээ залуучууд чи би тэгэл одоо яа амьдралд наахуудаа тохиолдол гэсэн үгийг бас эдэндээ сонсч байсан. Хүн байна. За тэгвэл сайн гэж ойлгох юм байна. За. Нүтг нийлээ ямар угаасаа скорт бол тэгэл чемпионшип ажилд авлаа. Тийм. Шууд менежер ажилд анхан шатны биш. Шууд менежер топ левел CEO. Баярлалаа. Урамшуул цалинтай. Нөгөө асуулт нийлээ. Нөгөө асуулт нь болохоор яг эсрэг партнер чаа ямар одоо минимум хязгаар чи юу вэ? Requirement.
Тийм. At least юу чаддаг байх. Ямар байх вэ? Ийм байхгүй бол битээ ярээрээ. Сайхан бие сууллаад орж иж чадгааргүй бол яах юм бэ? Зүгээр л тавих гэж орж иж байгаа бол дими. Тэ? Зүгээр би болны сэтгэлийн таашаа лайлалын авахар тийм л хүн байгаасаа л гэж бодчих. Ой чам энийг харчихсан дараа сонсно гэж боддоо shit бүр нэр. Нөхөр мөхөртэй гадаа сонсч устцээ явах за. Өөр асуулт байна уу? За нэгэн дам нээснээр ярил ярьчих зүгээр. Өөр асуулт байна. Заяагийн сонсч би дахиад нэг асуулт байна. Минийхийг сонсч яаж аа. Тийм, заяагийн ихлээ сонсоо. Тэгээд хоёр тавих гэж байхгүй болно. За. Би орондоо сайн уугүй юу гэж хүмүүс янз бүрээр ярих юм бэлээ. Мэдгүй заримдаа би амар сайн байдیں۔ Ингээд заримдаа секс хийж штэ тий. Тэнгүүд би бүр алж ийна гэж боддог байхгүй хийж байгаа. Дээр мэр нэгч гарцсан тий. Үс мэс ингээл амраал. Заримдаа ингээл хийж байхдаа юу хийгээд байгаа юм бэ гэж хийж боддог байхгүй юу. Тэгэхээр бас сайн биш юм болов гэж боддیں۔ Тэснэ порно үзэхээр за би чинь гайгүй юм байна мэн гэж боддог байхгүй юу. Тэнгүүд одоо л ганц би байгааг бодохоор бас муу юм болов гэж боддیں۔ Аюу. Нэг юм ээлжилж одоо юу ягаал гэдэг юм уу? Хувирсараа таардаг. Гэтэ ер нь бол секс подкаст гэдэг хүн сайн байхгүй болохгүй л үү дээ. Сайн. Би алдгаа. Тэгээ царайг дарахашаал өөр хоёр гартай. Царайг хардаар алдгүй гараад байгаа байхгүй юу? Хүмүүс надад танилцахлаар ерөөсөн намайг юм амар тий орондоо алдаг гэж боддгоо юм шиг байгаа. Энэ амар хөөрхөнтэй хатар масар огоцоо айгүй хөөрхөн охин мохин гээл гинэн томоогүй онгоо ярьсан шиг явж моохлоор ингээд тэгж боддгоо. Тэгээ их ч орондоо оронгуудаа бар болдог. Одоо эрслэн болдог гэж. Улсын цол молоор ярих юм бол би арслан цолтой байна. Яа. За тийм байна. Харахад муужгаа хийхэд бар юм биш үү? Тийм барай л тийм яг. Тийм яваа. Хаяа бас муужгаа болж болно. Зөвхөндөө муужгаа болно. Харин тий. Ага яагаад таам бэ гэж байгаа. Ингээл. Яа. Сэлт яна монголчууд авчлаарэ. Хүний л амьдрал. Нөгөө нь байлаа. Нөгөөт нь болохоор minimum requirement. Тийм. Би яг энийг мэдэрсэн. Орондоо дуугаар идэггүй залуу бол бүр тий хэцүү юм байлээ. Ингээд. Тийм бол битгий над дээр ирээрээ. Ямар ч дуу одоо 50-аас ч дуу гаргадгүй. Би нэг онгоо шиг юм ярьчих уу. Ингэдэг байхгүй. Би нэг залуутай унтчихдаг байхгүй. Тэгэл ингээл ихт дээр нь гарцсан ингээл стаалж өгжлээ. Яна юм ярьж болж гэнэ үгтэй. Ямар юу юм бэ? Хоёр эрэгтэй үнтэй ингэж ярих. Тийм байгааз амар өөр газар яриад байгааз. Нөгөө ариунтай ингэж ярьсаар байгаа ёо за байж байгаа байж. Vibe нөрөө. Эрүүгээ суллаадах яа. Тэгсэн чинь тэгэл би амар ингээл алж яадаг байхгүй юу. Тэгэл ядсан чинь өөд чинь ингээл за жоохон яхан ингээ одоо жоохон ингээд нөгөө жоохон хөдлөөр идэхгүй бол би ингээл тавих гэдэг нэг гэдэг байхгүй юу. Тэгэл би амар хурдаа ингээл багсгаал болсон чинь хитрхи оройтсан байлаа гэж гацдгийг. Ямар ч юм байхгүй заяа. Нэг юм эрэгтэй хүмүүс чинь дуурж муурдаг та. Тийм байхгүй хитрхи оройтсан байлаа гэж тэгэл би за өста дуу гаргадгүй хүнтэй бол хизээч тийхгүй мэй гэж. Хөрхи чив байж үжсэн аа. За баярлаа. Харин тий. Баярлалаа. Тэгсэн дараа нь бүр өгтлөө уучлахгүйсэн шалтгаан ёо зайл гэж бодвол би тэгэл юу яриад байгаа юм бэ? Гэхдээ бандтар найзаа тгий шүү дээ. Тэр банд байгаагүй маа би яг ариун нэг үгийг дагаалцаа бандтай уулздаг юм шүү гэсэн чинь банд биш залуу байсан. Гэхдээ ирчүүд бас хамаагүй дуу гаргадаг бас юм биш үү? Яг ямар дуу? Жоохон гаргаж болно шүү дээ. Өөрийнхөө юу мэдэрч байгааг л тий. Тэгэхгүй бол бас эрэгтэй үнтэй тэгэл дуурайх нь бас юм биш ээ. Гоё ч чимээгүй байснаас дээрээ. Тийм үү? Тийм чимээгүй байснаас бол дээр тийм. Дув дугаа байхаар чи шал онцгүй ш. Дув дугаа ингээд би нөгөө залуу маань тавих гэж байгаа юм болов уу? Яах гэж байгаа юм бол би одоо хурдан хөдлөх стан болов уу? Яах стан бол ингээд нэг юм авалцаа байдаг та. Тийм юм байхгүй.
гүлээсэн юм ингээл байгаад байгаа чинь нүдэн анцсан гүлээсэн байгаад байгаа чинь хэд эвгүй штэ. Би тэгвэл одоо яг одоо ирээдүйн партнероос уучлахгүй маар байна. Яг л би заягийн зөвлөгөө авч их дуу гаргахаар шийдлээ. Сайн байна. Танай ирээдүйн партнершip баярлаа. Хөөе гэхдээ хамгийн секси надад бол тийг санагддаг. Миний нэрийг хэлж тавьж байх ч юм уу. Эсвэл өстой тэ хэрэг үнэхээр нөгөө үргэлжтэй залуу мал ч юм уу тийм дотн мотон залуу болоо өстой хонгороо гэдэг ч юм уу тийм амар юм тэ ингээд нэг юм асгаал ингээд яадаг та ингээд үгээрээ ч асгаал тэгэл хоолоогоор ч асгаал доороо ч асгаал мэдхгүй яа тэгжэл тавихгүй. Тэрээс дуув болцсон гэвэл тэг бүр юу вэ? За. Гэс босоо. Би яг саналж байна. За, надад ийм асуулт байгаа байхгүй юу? Одоо хүлээлгөөрөө тоо ирч баг 5 season хийчихэж байгаа шүү дээ, тий? 4. 4 season ингээ хийцэн. Тэр чинь жил хагас 2 жил болсон дээ баг. Жил хагас. Ингээд хүмүүс ингээд тоо ингээд зөндөө ингээд өөрсдийнхээ experience-ийг яриа хүмүүсийн experience-ийг яриулаад ингээд ингэсэн байгаа байхгүй юу? Тэгээгүүт миний бодлоор ингээд Ариуна Заяа хоёр ингээ өөрсдийнхөө ингээд одоо барыг заяа амар өндөр тогтооцсон бохгүй. Одоо бит хоёрын тэ секси мэдлэг experience бол ийм өндөр байгаа. Гэт ер нь бол бар амар set like pretty high. Yeah. Тэгэнгүүт эрэгтэй хүмүүс одоо тойрт ингээд хандж байгаа эрэгтэй хүмүүсийн хандлага яаж ийн ингээд улам заастаа тэр барын давчий гэж бод хүнднээс ч танаас ингээд sexually амар сонирхож ийн өсгөөл зарим нь ингээд айгаад за би ч баг ингээд чадахгүй охтоо гэж гээд хандлага нь бүр ингээд бүр багасч байна. Тойр хандлага. Ингээ. Нэг өнгөрсөн дугаар дээр яг нөгөө нэг одоо сонсогчийн зүгээс асуусан амар олон нөгөө лайктай нэг асуултыг сонгож ярих болсон шүү дээ. Тэгсэн чинь энэ өнгөрсөн удаагийн дугаар дээр яг наадахтай холбоотой нэг асуулт байсан. За. Нөгөө нэг та хоёр анх хүлээлгөөрөө подкастыг сонсоод ямар сэтгэл төрсөн бэ гэдэг асуулт байсан байхгүй. Бит хоёр уу? Одоо хоёр залуун те. Тэг яг наадах чи яг уйлдчих болов гэж бодож байна. Та хоёр жишээлбэл тэр хүлээлгөөрөө сонсоод өөрөө асуулт хүлээлгөөрөө сонсоод энэ хоёр хүүхэн алдаг хүүхэн байна да гэж бодсон уу? Эсвэл өөштө нэг за энийг библчээрээ. Өөстө нэг наадаг хоёр хүүхэн байна да гэж бодсон уу? Би бол эхлээд хамгийн түрүүнд бодсон бодол бол скорт хийдгүүгүй гэж бодсон. Гүг сайн нэг ариун тэгсэн шүү дээ. Скорт хийдэг гэсэн чинь ирчээд өгчих гээд байдаг гэсэн шүү дээ. Өгчих гээд байдаг хүн байна энд. За яг бодсон юм ихлээр эхлээд бол яасан нэлээд нээлттэй ярьд юм байна. Хэлт юмыг. Тэ айж санаж бодохгүйгээр тэгээд би болохоор жоохон бод өсөж явах юм байдаг ус байхгүй нэг одоо ээж чинь жүжигчин шүү дээ. Тэгээд аав кино нэрлэг чинь тэгээд яг бас нэг асуудал юм юу гэдэг вэ гэхээр ингээд олон нийтийн одоо харанд байдаг учраас ийм ингэж би авч явах хэрэгтэй юм байх хэрэгтэй гэсэн юм ер нь жоохон байгаад байдаг байсан. Тэрийг бол ээжүүд бол заавалчгүй ингэ тэгж хилдэггүй. Тэгтээ зүгээр ингэ тийм нэг мэдрэгддэг юм байсан байхгүй жоохондоо. Тэгээд миний дандаа тийм юу гэдгийг natural жоохны одоо тийм бие авч явдаг байдал нь юу гэхээр ингэ болгоомжтой байдаг. А гэвч хүлээлгээр өөрөө сонсоход бол яг эсрэгээр байгаа байхгүй. Ингээл явахсан юм яриад айж имэхгүй. Тэгэл тэгмүүд реакц нь харангуут хүмүүс аягүй их дэмждэг. Тэ. Тийм байсаахгүй. Тэгээд би бодсохгүй энэ аягүй их чөлөөтэй ярьдаг юм гэж бодоод эхлээд би бодсон юм гэхээр ингэж их чөлөөтэй ярихлаар одоо негатив одоо комент байдаг тэр юмнаас айдгүй бахтаа гэж бодоод дараа нь 1-2 эпизод сонссныхаа дараа тэр яг эсрэгээр болчих жоохгүй надад амарсан. Тэрний үг гэхээр гүг ингэж чөлөөтэй өөрийгөө илэрхийлж чи харин ч сайн юм байна. Тэгээд нэг өөр хүмүүс бас амар их дэм тусалж байгаа. Тэрийг их анзаарсан. Тэгэхээр та хоёр ингээл янз бүрийн юм хуваалцаж хахад өөр хүмүүс тэндээс ингээл мэдхгүй байсан хүмүүс шинэ юм сурж аваад өөр хүмүүс дэмжээл те ярьж чадахгүй байсан хүмүүс болохоор коммент дээр яа чи үнэн би ийм тухай юмны өөрийнхөө амьдрал дээр ярьж чаддаггүй байсан. Гэвч одоо та хоёрыг ярьсан чи одоо зориг орлоо ч юм уу. Тиймэрхүү юм их анзаарчихсан. Тэгээд би ч гэсэн өөрөө болохоор бас бодсаахгүй. За ер нь бол дандаа юм болгонд ингээд өөрийгөө бие бариад ингээл контролдод байх ч бас юу юм бэ? Тэ хэрэгтэй үед бол би бас өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чухал юм байна шүү гэдгийг бол бодогдсон хүлээлгөөрөөг сонсоод. Тийм. Тэгээд ер нь бол
надад их сонирн тохиолдод байгаа юм юу гэхээр би жоохонд бол амар тийм ингээл юу гэдгийг даруухан яриа муутай охтууд гэл нэг тийм ингээд нэг personality байхгүй хүмүүст амар одоо надад таалагддаг байсан хгүй яагаад ч мэдэхгүй. Одоо тэгээд жоохон багтал заадаг байсан юм тийм штэ. Ингээл ариун цэвэр хинтэж ярьдгүй ингээл нэг тийм нэг цаас шицгаа охин гэл тиймэрхүү юм ингээл жоохонд багт үзэгдэг байсан. Нас ирэх тусам улам ингээд өөрийгөө илэрхийлж чаддаг, инээдэг, онгоо ярьдаг юм тийм ээ гэл тийм юу гэдгийг одоо амьдралыг амьдрахаас айдаггүй төрлийн хүмүүс таалагддаг болоод тэгээд яг тэрийгээ дагаад бол хүлээлгөөрөнд та хоёрыг ярихыг сонсоход бол их таалагдсан. Тийм. Very одоо англиар хэлэх юм бол open, sexy, тэ helpful, smart. Тийм бүх үгнүүд одоо толгонд орж ирж байна. Баярлаа. Яс гоё. Тэр та хоёрт бол браво гэж хэлмээр байна. Баярлаа нэзаа. Нэзаа ч гэх юм тэрийг юм. Баярлаа Иесусээ. Нэг хүүхэн сагдчихлаа. Би бас өмнө хэлжлээс дээ угсаа анх сонсоод энэ хоёр ямар амар зөрөгтэй юм бэ л гэж бодчихсон хоёрыг. Тэгээ би нэг юмд амар зүгээр хоёр өмнөөс айж байгаа. Яана энэ хоёрыг одоо хүмүүс барьж идэндээ л гэж бодчихсон анх. Ус тухай чинь team content ерөөсөй байгаагүй шүү дээ. Тэгээ нөгөө анх team content хийдэгсэн нөгөө гамбууш момбурч нэг сонь юм хийддэгсэн шүү дээ. Одоо чинь нэг телевизээр нэг орой нэг цаг хүмүүс. Тэр ичээстэй хүмүүстэй ёо амар үгүй яддагсэн шүү дээ. Би яг ёо энэ хоёр охиныг өстө бариад идчихвэл гэж бодчихсон. Эхлээд анх сонсчоод. Гэтэ ярьж байгаа юм чинь амар гоё open. Тэгээд бүр би бол ер нь бол зүгээр Утаа магтж байгаа ч юм биш аа. Хоёрыг амар revolutionary гэж боддог байхгүй. Зүгээр Монголд ховсгал хийцэн байхгүй. Яг ясам дээр. Энэ хоёрыг үгүй нэг хутаач магтж байгаа. Медаль авъя. Өнөр медаль өгч болдог бол өгмөөрөө хоёрт. Хүү болох медаль аваад бид хоёр л медальгүй байна. Сайдын тэргүүний ажилтаа. Хоёрыг ярихаас өмнө хүмүүс секс гэж бичиж чаддаг байсан байхгүй юу? Секс гэж бичгээсээ хүртэл ичдэг байсан байхгүй юу? Хүмүүс. Яг ясам дээр зүгээр сошиал дээр шүү дээ. Хүмүүс бичиж чадахгүй секс гэж бичиж чаддгүй кекс гэж бичдэг өстэй. Тим патерик байсан байхгүй хүмүүс. Одоо болохоор хаач хүмүүс сексгээ ярихад бол баг нүүр бардам ярьж байгаа байхгүй юу? Тим revolutionary хүмүүс байхгүй энэ хоёр чинь. Тийм. Тэгээ би тийм болохоор би амар үнэлдэг. Тэгээ анх сонсоо би угсаа миний зүгээр чих алтуулна гэдэг чинь яг тийм болсон аахгүй би ингээд би яг хүлээлгийн өрөөнд орж явахдаа ярьжсэн би нэг унтчихад ингээд миний нөгөө зургатан дээр би YouTube дээр нэг юм үзчихад унтчихгүй яасан чи дараагийнх нь видео автоматар явуулсан гэсэн чи энэ хоёрын нэг эпизод шууд цаашаа явцсан байхгүй тэгсэн чи яг тэр чинь нөгөө эрэгтэй хүний бэлэг эрэгтний хэмжээ ярьжсэн энэ хоёр үгүй лөө юу ч ярьжсэн нэг тиймэрхүү юм ярьжсэн би тэгээ бүр нойрноос дөнгөж босчоод сэрчээд тэгээд яг ингээ монголоор ийм яриад байгаа би бүр эхлээ бүр амар confused болж байгаа юм чи. Шүү үзээ би юу гэж сонсоод наа. Тэгээ бүр ингээд гайхаж ингэж хөвтөж сонссоор би тэгээ тэр эпизодыг дуусгасан аахгүй. Тэгээд ёо энэ юу болж байгаа би баг бүх эпизодыг сонс дуусчаад би аринаар биччихсэн бишээ хүлээлгийн өрөөний Instagram руучлөө биччихсэн байхгүй юу. Ёо хоёр хийж байгаа юм чи амар гоё. Надад шууд таалагдсан байсан. Миний бол анхны reaction бол тийм би тэгээд тоо энэ хоёроос тоо амар зөрөгтэй юм байл гэж. Тэгээ уусаа энэ контент нь бүр цаашаа амар яваасаа гэж уусаа амар явсан. Тэгээд бас манай хоёроо одоо гоё нэг юм лээ. Энэ бол би зүгээр авьяасах гэж боддтой. Зүгээр ямар ч одоо ярих гэж байгаа юм аа ингээд яг ингээ гоё яг гоё хүн төрөж чаддаг байхгүй юу? Ямар ч сэдвийг яг ингээд бүр ингээд нөгөө нэр тунд харуулна гэдэг шиг ингээд тунгийн харуулдаг шүү дээ байхгүй. Энэ хоёр одоо манай хүлээлгийн өрөөний дараа ингээд зөндөө ингээд секс ярддаг нэг хэсэг бүр амар болцсон байсан шүү дээ. Тэгээ зарим хүмүүс чинь ингээд хичнээн ингээд зөв юм яриад зөв мэдээлэл өгөх гээд байгаа юм хэртлээ тэрийг амар тийм заваанаар яриад идэх байхгүй. Бүр яг ингээд cringe юу шүү яриад байгаа юм байна гэмээр cringe. Тэг cringe бол хийлгэдэг байхгүй. Ваа хоёр чинь яг ингээ гоё тунгийн харуулцтай юм шиг. Тэр бол зүгээр яг нөгөө авьяаслах зүгээр нөгөө мэрэгжил одоо нөгөө энэ сэтгүүлч хийжсэн урд нь тийм ийм мэрэгжил талаасаа л арай илүү байх гэж боддоо шүү дээ. Тэгэхгүй бол гарч ирэнгүүт амар заваа ярьдаг хүмүүсээс шүү дээ. Бид зарим юмыг сонсч яадаг юм бэ стагч л гэж боддоо шүү дээ.
Тэврийн хоёулангийн амар гоё тэрвэлдэг бүр санагдаж байна. Тэгээд юм найз болохоорооч тэгээд байгаа юм биш. Би гоё медаль авсан юм шиг л болчихлоо. Тий яг те нэрэ медаль авснаас ч илүү амар гоё мэдрэмж төрж чинь. Тэгээд нөгөө манай сонсогч нар харьцангуй бас нээлттэй хүмүүс нь орж ирж сонсдог юм болов уу гэж бодож идэл бас үгүй юм байл л те. Нөгөө анх саяхан нэг тийм мессеж авсан байхгүй. Анх та хоёрыг бүр үзэн ядчихсэн те. Энэ хоёр хүүхэн зайлаад өгөөсэй гэж боддог байсан чинь юу яасан гинэ. Нэг дугаар сонс таарсан гинэ тэр нөгөө нэг үзээд сонссон дугаар нь сүүлд нь өөрийнх нь амьдралд хэрэг болсон гинэ тэр залуугийн. Тэгээд яг тэр үед бодож исэн гэсэн. Навш тэр хоёр хүүхний хэлсэн зүв биш тэ. Яг энэ л лээсэн биш тэ гэж хэлж амар гоё таашаал авсан юм байл та тэр одоо сексээсэ. Тэгээд бүх дугаарыг чинь би эргүүл сонссон. Тэгээд би одоо үнэхээр уучлахгүй та хоёрыг би тухайд гэж хэлж исэн да. Тэгээд харамсаж байна. Тэгээд хэрэг болдог бол би тэр үгээ буцаж авмаар байх нөхцөн тэгээд тэр үгийг аваа явсан зэлж чинь. Тэгээд зөвхөн хэр аваа явсан. Тэгээ яхав зүгээр бүх өнөөлж чадахгүй байгаа ч гэсэн баг тодорхой хэмжээнд бас тоо зоригтой үрж байгаа гэж бодож байгаа. А тооёрын болохоор зэрэг хүмүүс хэлж магадгүй л дээ. Харьцангуй нээлттэй нийгэм байдаг хүмүүс болохоор нээлттэй хүлээж авч байгаа гэж ойлгож магадгүй. Гэхдээ одоо үеийн залуучууд бол харьцангуй нээлттэй болоод бүгд яг нэг юм хандлагатай болж байгаа юм бэ нэлээ гэдгийг өөртөө би дээр бол мэдэрсэн бит хоёр. Good job. За тэгээ одоо миний асуултанд хариулъя. Одоо асуулт. Одоо тэгээ эрэгтэй хүмүүст хоёрт гол нь яаж хандж ийн ингээ айж нөө. За энэ хоёрыг те юу гэдэг. Одоо би ингээ штэ ингээ одоо ингээ хүмүүс ингээд одоо ингээд олонний танил манил одоо ингээд таньдаг мэддэг одоо зурагтаар ч юм уу энэ тэнд сонсч байсан хүмүүсийг ингээ амар шохорхдог шүү дээ уусаа. За. Тэр бол нууц шүү дээ. Everybody celebrity crush маа шүү дээ. Тэр хоёр ингээ секс ингээл ярангууд бас ингээл залуучууд угаасаа сонирхож байгаа хүмүүс амар сонирхож байгаа. Гол нь тэд нар айж нөө эсвэл бүр ингээд одоо юу гэдэг. Балаа аваад ийж. Обсесд болоод би энэ хоёртой нэг секс хийгээд үтчихсэн гэж гэдэг болов. Тэгвэл хоёр сонирхгүй юм болсон сонирхож байна. За ихлээр л. Нэг зэж амар их ер нь бол мессеж аваад идэггүй шүү дээ. Яг бити худлаа яриад байгаа. Яг залуучуудаас ирдэг юм л да. Тэгэхээр нэг юм шууд нөгөө санаа оноогоо хэлж орж ирдэг байхгүй. Би чамаа сонирхож чинь ч юм уу те нэг юм. Тэгэхгүй зүгээр хай гэд ямар ч учир ойлгомжгүй. Тим бимэгт би одоо юу гэж ойлгох юм тэмстэй аль нэг рүү ингээд оруулчих чадахгүй байхгүй. Зарим нь болохоор ер нь жоохон айцтай байд юм байна гэж би сая бодлоо. Нэг юм бичиж байгаа мөнгөн ч юм уу те ингээд нэг юм за энэ чинь нэг юм галзуу хүүхэндээ гэд ботцсон юм шиг байна шууд автоматар. Энэ галзуу хүүхэн би юу ч битсэн ингээд намайг ер нь бол барай эд чинь би яасан ч ингээд нэг юм амар ингээл нэг юм аяархан бичдэг байхгүй. Аяархан гэж нэг юм холоор тойруулж бичдэг байхгүй юу. Тэгээд би ер нь жоохон айдаг юм байна да гэж бодсон. Тий алгуур нэг юм яах чаа санаа манаага хэлэхгүй ч юм уу. Зарим ер нь жоохон надаас бол айдаг нэг юм галзуу солиотой хүүхэн гэж боддог байх. Айгуул. Уг нь чинь биш тий цад ч муур байгаад идэг. Чамд яаж бичвэл амар уу? Тэгээд заримдаа бол одоо анхандаа бол жоохон гаж донтой юмнуудаас сайхан мессежээс ч бол авдаг гэсэн шууд эрхтнийхээ зургийг явуулдаг ч юм уу тий. Тэгэл харчаал. Мухай юм байна устгах чи. Гоё юм байна. Чи үгүй тиймэрхүү юмнууд ирдэг тий тиймэрхүү юмнууд шууд автоматар блоклчдаг ч юм уу нэг юм яг гэж байгаа тий. Тайф авч байгаа юм уу яаж байгаа мэдгүй. Тэгэл заримдаа баярлалаа шүү. За нэг хүнийг ч гэсэн тайвшруулчтэй. Тэгээ ер нь жоохон айдаг. За бид хоёрын асуулт нь үгүй хоёрын асуултанд хариулж бодлоо. Бид хоёр л ингээд яагаад бүр тойруулаа тий. Одоо энэ хүүхнүүд чинь яаж байгаа шүү дээ. Энэ хоёр хүний хангалттай сонсцсон. Тэр хоёр залуугийн сонсмоор гэж байгаа шүү дээ. Тэр сайн бэ орондоо. Би ер нь бол ингэдэж шүү дээ. Эрэгтэй хүнс үгүй наа нэг найз хэлчихсэн бохгүй юу. Бид хоёр ингээд текстээр ингээд бас ингээд жоохон dirty joke мөк хийгээл тэгээдсэн бохгүй. Тэгээдсэн чинь найз гэсэн бохгүй. Эмхтэй. Тийм. Найз гэсэн. За эрэгтэй хүн болгонд өөрсдөө сайн л гэдэг чинь лаг л гэдэг чинь тэгэл ягсан дээр тэгэл хотлаа гэдэг чинь гэсэн бохгүй. За. Тэгээ би яа тэгж бодсон. Нэрэл эрэгтэй хүн болгонд тэгэл өөртөө амар ихтэй л гэдэг бох гэж боддیں۔ Гэхдээ би үгүй хатлаад. Хитрхи өөрийгөө сайн гэж яагаад тий амар expectation өгж жогоод тэгээ бэлтжил яах юм тийм үстэй. Би тэгэхээр нэг амар тэрэн дээр амар браг хийгээл би алдаг болдог тоддаг гэд би ерөөсөө би тэгж хэлдэг. Ерөөсөө тэгж хэлж чаддаг гэсэн. Би тэгэхээр зүгээр диста бүр хэлчихээ. Average л дунд зэрэг л. Амар муу бол биш. Тэр үгүй үндсэн байрлалаар л хийдэг гэсэн үг юм дандаа.
Янз бүрийн байрд үзэн. Тийм. Тэгвэл ч бас гайгүй юм шүү аа. Нэг байна. Гэтэ зүгээр хүнд амар high expectation өгч болохгүй шүү дээ. Ялангуяа тийм дээр. Энэ хараа ингээд намайг Бас тийм ээ. энэ од хараа намайг яг юми голоор нь хайдаг гэдээс өнөөдөр хамгийн чухал асуултан дээр хариулт нэр өөрөө голоор нь хайчих байгаа. байхгүй. Ер нь шудраг хүн гэтээ би энэ дэр бол үнэхээр өөрийгөө average би уусаа өөрийгөө average гэж боддог болохоор. Тий. Тэгээ хүмүүс чинь ингэдэж штэ би шүн ингээл 5 6 хийдэг мэдгээ нөө би never 5 удаа хийсэн үдэж байгаагүй. Тэгэд хүмүүс тэгж яриад байдаг байхгүй. Тэгээ би за зарим худлаа ярьдаг ч юм уу. Зарим боломжийн тийм болцоотой болол тэгчлээ байгаа хэл та. Тэгээд би тэр юунд нь хүрээгүй болохоор би тэргээ тийм сайн гэж хэлж чадахгүй шүү дээ. Сэрмэн. Тэгэхээр би бүр муу болоош би өөрөө муухгүй. Тийм үстэй. Ер нь сэтгэл хангалуун байдаг. Яа би өөртөө бол сэтгэл хангалуун байдаг. Тийм. Партнер бас сэтгэл хангалуун. Тийм л үлээ би амар ингээд дуусч ямар байсан ингээ асуудалтай ш. Тэр чи ямар тэрийг асуулт өстэй. Эмхтэй хүнс хэлтэй. Тийм штэ. Хүмүүс айгүй асуудаг штэ. Тэгээ заяагийн үед шүү. Юу ч хэлэхгүй чивчээг байж үзсэн. Ямар байсан? Гой байсан гэд би бол тэгэж дандаа хэлдэг. Гой байсан. Гой байсан гэж сонсоо. Гэхдээ би зүгээр ямар байсан гэж асууж байгаад гой байсан гэж сонсож байгааг зүгээр би тийж үгүйс асуудаг. Тэгээ уусаа тийм тэр чи аяусаа тэнийс уусыг асууж тэнийг асуулт ч тэр чи би л олж асууж чадахгүй. Гэтэ яг нэг бодлын тэнэгттэй нөгөөх нь болохоор яг жирийн одоо хүний хүсэлтэй юу гэхээр нөгөө хүнийг одоо happy болгохтай нөгөө хүндээ таашаал өгөх хүсэл. Тэгээд хаяа бас зарим хүмүүс л тэрийг нөгөө хүндээ одоо таашаал өгч чадсан үгүй юу гэдгийг мэдмээр идэг хүн болгонд яадаг. Гэтэ дуусангуудаа бити асуугаарай тэрийг. Ятта нэг кофе пими уучаа те жоохон байжгаад тэчгүй үстэй. Цаашгаа. Тэгээд нөгөө асуулт нь болохоор minimum requirement наачтай амарч юм бэ. Ирчүүлэхтэй амар лоо. Require хийж мэгээд. Ирчүүлэх амар лоо гэдэг юм шиг байгаа тий. Амьсгалж л байла. Тийм үү? Ачиж. За ёо. Гү. Нэг тийм хитрхи бие барьдаг бол тийм юм. Тэ одоо жишээ нь түрүүн заяа хэлээд л юу лээ. Уламжлаар л ингээд яддаг бол мангаш зарим одоо зарим би стамер ярих чи заавал байж байгаа өгөө удаа. Юу бодож ярьдیں۔ Ийм ээ. Сураг байна л да уучлаарай. Хэд удаа ярьснаа сурч байгаа. Гүү заримдаа тийм хүмүүс байдаг шүү дээ. Ингээд хитрхи бие барьцдаг орон дотроо. Бүр ингээд бас ингээд жоохон ийш тийш хөдөлчмөр штэ. Энэ талаас нь ч юм уу тэр талаас нь ч юм үзчих гээд штэ. Тэгэхгүй ингээд тосцуурчаад ингээд байгаад идэг хүмүүс байдаг штэ. Тийм болохоор тийм зүгээр жоохон тийм актив байхад бол болно штэ. Айхтар. Тэг би бол нэг айхтар би нөгөө юу биш ээ. Янз бүрийн ферштэй одоо янз бүрийн амар олон requirement байхгүй. Энэ чинчээсээ хазуулж юу гэдэг чинь ташурдаж тийм байхгүй болохоор зүгээр жоохон л актив байхад бол ташур. Тий. Тэр чигдүүлээ. BDSM лөө. BDSM. Яа. За энэ хүн болоо тийм юм хийдэггүй юм байна. Тийм юм бишээ би. Би өөр амар ингэн хөө. Одоо амар сонсч байсан хүмүүсээ зургатаар тийм байж ямар мяа. Гэхдээ хөлс хаалгах асуултанд хариулсан чи хөлс гарчдаг. Яаж тоо 4 сизон хийсэн те. Ганц асуултанд хариулах гэж бөө юм бол. Нөтгнөл хийсэ. Ухаалтах гэж штэ энд. Нүд тарах болчихсон. Нүд нэгэ бүлтэнж эргэлдэж ирээд ирж байгаа. Тийм. За ивэл урт устэй залуу. Нэрийн хамттай шүү. Би бол ер нь бол өөрийгөө гайгүй гэж боддог. Тийм. Тэгээд үгүйс юунд ч байсан тэгэл бас тийм байдаг. Пакталсан үе зөндөө байгаа. Биш ээ гайгүй гэдэг чи юу гэсэн юм? Би гайтай биш average гэдэг чинь гайгүй л гэсэн үг шүү дээ. Гайгүй гэдэг чи average. Average шүү дээ. Тийм. Би бол яг сайн өдрөө бол average-с нэлээд дээгүүр. Сайн өдөр. Тэр ямар өдөр юм? Хагас өдөр аа. Тий. Ер нь бол
жоох арай би өөрийгөө бол ер нь жоохон тийм sexual одоо жоохон open хүн гэж боддог тий янз янзын юм одоо туршиж үзэх дуртай нөгөө хүн тэгэл ийм тийм хийгээвэл элдвэн бодохгүй ер нь бол тэгээд секс нь л хоёр хүний хооронд юу болж байна тий янз янзын хүмүүс дуртай юмнууд байдаг шүү дээ нөгөө хүн янз янзын дуртай ч байж магадгүй би in the moment ямар нэг юм дуртай байж магадгүй тэгэхээр юм бол юм туршиж үзэх дуртай тий тэгэхээр ер нь бол секс ирчдэг бол хэмэлдэг хүн. Тэгэхээр янз янз юм хийдэг. Өөрөө миний ховын одоо перформанс бол яг гайгүй гэж үздэг. Тийм. Яагаад гайгүй гэж үздэг вэ? Нэг шин хийдیں۔ Амар асуулт асуух байх юм. Яг хэр удаан хугацаагаар шалтгаална шүү дээ. Одоо нэг шин гэдэг чинь одоо хэдэн цаг вэ? Шөнөөс шалтгаал 8 цаг. 8 цагт уу? 8 цаг зөндөө шүү дээ. Зөндөө гэж ямар тоо байдаг. Чинь хийгээд амраад хоол идээд буцаж иржээд үргэлжлүүлээд мэдхгүй тэгэл 8-д бол дор хэж нэг 10-15 хийж байлгүй дээ. За баяр үргээ. Гэтэ 8 цаг штэ энэ жоохон намирцаа наа чин хараа би түрүү ингэсэн штэ. Би түрүү ингэсэн штэ. Хүмүүс амар сайн гэ өөрсдөө 5 авгээ магтаад би тэрэнд хүрдгүү гэсэн чи юу вэ чи тэр бүр 8 цаг штэ. Бэжита 10 15 бэжита хөшнэ бэжилта 10 удаа босоод 50-д буугаад дахиад босоод циклийг ирж байна тий. Тийм буугаад босоод амрна штэ дундуур нь зөндөө болоо. Гэхдээ би одоо бодоод л да байжаар би өмнө болохоор илүү богинохын хугацаанд нэг тоон төрсөн байхгүй юу? Тэгтээ 8 цагт магадгүй арай бага байж магадгүй ядлаа нэг тэр чинь буцаж одоо энержи орж ирэх чи илүү удаа штэ. За тэгэх юм бол за 8 цагт зөв 8 цагийг 15 за 10 32 минут байна. Тэгвэл за 10 гэж. 15 арай хэцүү байна. 10. За 10. 10. За 10 туухаар чинь хийдсэн бэ? 48 минутанд. 48. Тий. 48 минутанд. Чи амар хэцүү байгаа зү. 48 минутанд recover хийгээ. Тэгээ чи дахиад секс штэ. Хідөө нэг одоо хэдэн минут хийх юм? Тий. Тэгэл 30 чи ингээд одоо за эхнийх нь окей. За эхнийх нь одоо нэг гэж лess 5 минут. За эхнийх чинь less 5 минут. Окей. Тэгээ за байж л. Less 5 минут. За 5 минут. Тэгэнгүүтээ амраа. За хэдэн минут амрах юм? 30 минут амарлаа. За 30 минут 35 тийм. За тэгээд хоёр дахь секс чи хэр удамлах юм? Ер нь тэгэл нэг 15-аас 25. За хоёр дахь бол 20 минут. За окей. Тэнгүүтээ дахиад чи recover хийгээд дахиад аварлаа. Тэгээ гурав дахь чи хэдэн минут болох вэ дахиад? Гурав дахь тэгэл ялгаагүй л 30 минут. Humanly possible гэдэг. Үгүй яахад тийм байж болно шүү дээ. Энэ нот ямар атаарх вэ? За sorry нэр муу шүү. Ивэл 10 идэг гэсэн чи өргөхлээ тэнцээ. Тооны байж гараад ирээ шүү. Гэтээ бас тайлбарч хэлэх юм бол нөхцөл байдал зөв байх хэрэгтэй те. Нэг лодохгүй бол бас дөнгөж танилцсан хүнтэй бол бас шууд 10 хийх нь хэмэдлээ те. Яг ингээд үерхэж байдаг те. Би бинийхээ юмыг мэддэг зэддэг тийм нөхцөл байдал байж магадгүй. Гэхдээ ер нь бол би бол боломжтой гэж үзэж байна 8 цагт 10. За хүүхэд одоо балж байгаа юм шээ манайхаа одоо яана. Би бүр мэдээ мессеж та ихсгнэ. Болохгүй мэрч шиг боллоо. Тэр чинь бадзаад хэлэхэд бол energy гэх юм уу миний. Би testosterone level мэйлдэ одоос анхаарч ирэхдээ би уулнаад нэг 40 мөч гараад ирэндээ анхаараа махарыг гэж бодсон чи юу вэ? Одоо яг ирчүүлэлд хандаж хэлээд байна шүү дээ. Жим ороод ялангуяа нэг хөлний воркаут энэ төр хийхлээр цөм авдаг юм байлаа залуучууд. Би яг за хувийн амьдралаас юм хэлэхэд нэг удаа relationship-д ороод нэлээд удаан байцсан. Тэгээд би удаан байгаа нь удаачлаар ингээл нэг яг юу сонирхол алдагддаг гэж боддог шүү дээ. Тэгэж бодоод байсан хгүй юу? Сонирхол битээр ингээд юм хийхэ багассан. Тэгсэн чинь тэрэндээ биш нэг relationship-д орчлоо хүн чинь нэг фитнес орхоо байгаа таргалцдаг. Тэгээд тэрнээсээ болж би энержиг алдаад байсан юм байлээ. Тэгээд буцаа жим орсон чинь буцаад хүрээд ирсэн. Тэгээд тэр буцаа хүрээд ирсэн. Юу нэгшэн гэж ороод ирсэн шүү дээ. Гоё. Тийм байна. Гэтэ эндээс яг харж болохоор байгаа байхгүй. Одоо жишээл нэг хин нэгэнтэй харьцуулагдах юм байхгүй учраас өөрийгөө одоо ингэж жишээлбэл муу гэж боддог ч юм уу тий эсвэл алдагдаа гэж боддог ч юм уу байжгаад хин нэгэнтэй ингээ харьцуулаад ирэнгүүт хүү юу болоод байна гэж ингээл гинц ингээл юу аал тий тас масал хийж эхлэх гээл хүүш би ч анхаарахгүй болохгүй мэшүү тий тэнийг заавал нэг юм хин нэгний одоо юу стандарт байж ч хүн өөрөө мэдрэх гээд идэх ч юм уу тийм байдал идэв шүү. Тэр болохоор зэрэг
нөгөө нэг хамтрагчтай таашаал өгöd байгаагаа ч мэдгүй, өөрөө тавиад байгаагаа ч мэдгүй байж ирсэн хүмүүс асар их байгаа байхгүй. Асар их байна. Гэтэ би бол ингэж бодоод байгаа ариуна. Хамгийн гол нь хараа энэ ирчүүдэд байгаа нэг асуудал нь болохоор ингэ ирчүүд хоорондоо ярьдаг. Хаяа эмхтэй хүнээсээ зөвлөгөө авдаг. Тэ? Тэгэл би бол тийм их байдаг шүү дээ. Одоо чинь ингэ хоорондоо ингэ л чи ингэх ёстой, ингэхгүй бол надад хэн тэ. Яг залуучууд тийм байдаг. Арай илүү насан турш хүмүүс бол тэ туршлага мэдлэгтэй гэвч тэгтээ ер нь миний бас гол одоо бодож байгаа юм юу гэхээр одоо хоорондоо стандарттай байхаас илүү өөрийнхөө партнёртойгоо харьцаж тэр партнёрынхаа одоо стандартанд өөрөө хүрч байвал те энэ партнёр маань одоо ийм дуртай те магадгүй жишээлбэл одоо удаан сексэн дургүй эмэгтэй байж магадгүй шүү дээ. Би бол тийм хүнтэй уулзчихсан те нөгөө нэг бойфренд нь хийх болгондоо цаг идэг юм байна л да. Тэгээ тэрэндээ өөрөө дургүй. Өөрт нь болохоор 5-15 минут таалагддаг гэж байгаа байхгүй юу? Завууд идэг тийм утгаар. Ирчүүд болохоор хоорондоо зүгээр л тэр уртын удаан хийн тэр их сайн гэсэн тийм одоо бас яриа энэ төр байдаг байсан залуу байхад те. Жишээл тийм нэг хоорондын юу үйл ойлголцоо байгаад идэг юм шиг байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл те 8 цагт 10 хийх үү 8 цагт 2 хийх үү тэр нь бол хамаагүй. Хамгийн гол нь партнерт чинь юу таалагдаж байна? Тэр л хамгийн чухал. Тэрийг л өгжөөл тэгэл та бол өөрийнхөө ажлаа сайн хийж байна гэсэн үг шүү дээ. Яг тэгж би бодоод байгаа. Гэтэ би бодсон чинь юу юм байна? Одоо жишээлбэл би өөрөө ингээд амар олон тавьдаг төрлийн эмэгтэй байхгүй. Одоо нэг доор ингээд те ингээд эмэгтэй хүний давуу тал чинь тийм шүү дээ. Multiple orgasm. Тийм, давтамж нь олон тий. Тэнгүүд би жишээлбэл бодож байгаа байхгүй юу? 8 цагт яна 10 хийдэг залуутай таарчих юм бол би яах юм бэ гэж дотор бодож байгаа байхгүй. Би хитэ явах юм бэ яа. Тий, би бүр надаас бүр ингээд те юу ч үлдэхгүй магаш нь би босч явж чадахгүй ч юм уу те. Бүр тийм амар байхаар нөхцөлөд л үсэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд тоондоо биш бас юм чанартай ч юм шиг те одоо ингээд чанартай 3 хийждэг те ингээд намайг яг 10 тавиулаад өөрөө 3 тавиул болчдөг ч юм уу. Байвал болчихж байгаа байхгүй. Тэггүй ингээд нөгөө хүн ингээд морь маш ингээд өөр ингээд те ингээд за одоо ингээд хоёлаа 10 хий юм яа эдэргээ тэгэл сүултээ бас ёо юу вэ харж уулж мас бүр ёо тэгсэл байгаа даа. Гэтэ заримдаа тийм үе байдаг шүү дээ. Одоо ингээд бүр амар хүсцэн шүн тэгэл ингээд автоматар угаасаа ингээд хальт өөртөө сэрэл тэгэл юм хөдлөл тэгэл тэр нь тэгээд 10 болчдөг ч юм уу. Тийм боломжгүй байгаа байхгүй. Болно шүү дээ. Тийм. Заавалчгүй. Тэр бүр аим гоё ёо за. За болио. Хөш өглөөний секс илүү гоё юу? Оройны секс илүү гоё юу? Шөнийн секс гоё. Өглөөнийх. Өглөөний секс гоё. Ер нь бол шүн секс ин гэдэг чинь амар over ирээд юм шиг санагддаг шүү дээ. Өдөр мөдөр гоё шүү дээ. Тийм үү. Өдөр байж болно тий. Надад өглөөнийг сайн сагдаад юм аа. Би яг нөгөө тестостерон левел нэг өдөр хай хамгийн өндөр өдөр. Тий. Өглөө амар энержитэй байж байгаа нэ. Би нөгөө асуултанд би бас хариулах юм байна. Тийм шүү дээ. Өөргийн манай ивэл нөгөө асуултанд хариуллаа. Тийм юм 10 хийдэг хүнийг хариулвал яриулаа. Гэхдээ 10 удаа адилхан хийж чадах хүнийг л require хийх юм байна тэгээд болоо. Заавал доот 8. Гүй тийм биш ээ. Яах гэж хэлээ тэрийг. Зарва. Тийм нэртэй юу. Босоо 10 давсан босоо гэдэг чинь ивэл байж шүү дээ. Хатгаа сайгаад байсан чи хажихын байж. Гүй одоо тэгсэн нэг дараачийн партнертайгаа таарсан чинь 10 хийж чадахгүй болол. Нөгөөтгөн бүр ивэл худлаан байлээ гэдэг. Ийм юу надад яг нэг жоохон бэрхшээл тааруулдаг юм юу гэхээр харьцаа юм уу да ярьдаггүй хүмүүс. Тэ. Надад бол ямар ч төрлийн одоо ингээл иймд итгэлгүй, ийм юм чаддгүй, тийм юм яадгүй, тийм юм бол зүгээр. Яг л бодын хэлсэн шиг тэ хүн бол сурж болно. Тэ. Сурахгүй байсан ч гэсэн бид нэр өөр юм хийж болно. Тэрийг надад илэрхийлж чаддгүй хүн болохоор секс явдаг юм шиг санагддаг. Тэгэхээр тэ одоо жишээлбэл ингээл твдэл айгаал сандраал тэгэл бие барих юм бол тэрийг надад хилчиж болно шүү дээ. Би ингээд одоо хийгээг удацсан ч юм уу ингээд байна эсвэл юм болоод ингээд твдээд сандраад байна гэнэ би бас тэрэнд нь тааруулаад одоо өөрийнхөө ингээд body language-тэй харьцаагаа өөрчлөлөө шүү дээ. Тэрийг хийхгүй өөрөө ингээд твдээд сандраал ингээд бие бариад байх юм бол би яаж чадахгүй нөгөө хүн яаж чадахгүй тэгээ тэр үдэш бол ингээд сонирн болчихж байгаа байхгүй юу? Гэвч ямар нэгэн асуудал байх юм бол те одоо би жишээл би ингээд одоо юу гэдгийг усанд орох мартчихжээ би тэгээ тэрнээсээ хагаад одоо ингээд өөртөө self conscious те өөрийгөө ингээд өнөртөж байгааг бодоод байна. Тэгэх юм бол би тэгэл өөртөө хэлнэ шүү дээ. Үгүй зүгээрээ. Өнөрч яхан бол тийм байна усан дор болоо. Тэрийг тэрийг хэлэхгүй байх юм бол тэгэл хоёулаа би ч яагаад байгаа мэдхгүй нөгөөтгөн ч бие барайл тэгээ хоёулаа энэ жодож чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр харьцаа
Надад бол номер 1 гэж боддог тий. Өөртөө итгэлгүй айжсэн ч гэсэн тэгээ ямар ч одоо negative emotion байсан ч гэсэн тэрийг надад илэрхийлээд надад харьцах юм бол би тэгэл шоолохгүй шүү дээ. Нөгөөдгөө зайл гэл ха би чамтай унтахгүй гэж хэлэхгүй шүү дээ тийм үстэй. Тэгэл тэрэнд нь би харуулаад за зүгээр. Энэ ингэ чи хоёул ингэ тийм л юм болно. Тэгэхээр ер нь бол надад номер 1 юм бол хоорондоо харьцдаг баг. Тэ тэрийг одоо өөрийгөө яг тэгэл хүлээлгийн өрөөтэй холбоотой юм бол авчиж чинь тэр бол өөрийгөө айхгүй илэрхийлэх номер 1 шүү. Тийм. Заяа Ариун хоёрыг дагаа та нар өөрсдөө илэрхийлцгээе ирчүүдээ залуучуудаа. Тийм байна. За Ариун юу ярьжсэн бэ? Түрүүн би ярьчихсан марчлаа. Гэхдээ ингэж бодож байна. Нөгөө түрүүн ингээд доод асуусан шүү дээ. Ингээд өөрийгөө амар юм одоо нээлттэй илэрхийлж би ингээд тэгдэг гэж ярьдаг хүнийг одоо ирж байгаа мессеж нь их байна уу? Хүмүүс яаж харчих юм гэж ингээд яаж л та тий асууж ирсэн шүү дээ тий. Тэгээ тухайн үед болохоор зэрэг бит хоёрт яалаа гэж бодож ирсэн шиш ингээд сайд хоёрыг ярьсныг сонсонгууд бас энэ тэм сэтэл төртгөл юм байл да. Энэ хүүхнүүдэд ч гэсэн одоо төрчл байгаах. 10 хийдэг хүн ямар байт юм бол нэрээ нэг үзчихсэн гэдэг ч юм уу тийм бодол өөрөө ирэхгүй автоматар төрд юм бэ. Би их найзаагаа бавчи гэж бодоод байгаа ч зүгээр эмэгтэй хүний талаас эмэгтэй хүний талаас нэрээ яаж бодогд юм бол гэж сая тэр өнцгөөс харлаа л да. Тэгэнгүүт өөрөө ирэхгүй тийм бодол төрд юм бэ. Тэгэхээр ирчүүд ч гэсэн яг тэгж төрд бичтгэл юм байна л да. Тэрийг манайд ойлгохгүй. Өөрөө ирэхгүй найдах юм байна. Тийм байна. Үгүй нэг юм найдах сайс илүү нэг юм жиргэнсэн мэдрэмж төрд юм. Гэл нэг юм нэрээ нэг үдчихсэн гэсэн бодол төрдөг юм байна. Нэг юм санаа доороос хатгаж байгаа юм шиг. Яана. Эвгүй юм бэ. Тэгээ тэрэнд нь хүрэхгүй байвал нэрээ бас өний. Тэгээ одоо жишээл яг үзлээ гэж бодсон чинь 10 хийж чадахгүй бол гэл ингээл амар тий ингээл урам уграал бэлдэх ч юм уу. Тэгэл цааш нь ярих л бахалтай бас ингээл нөө ивэл чин магачаал хүн хураал гэдэг шиг юм шүү дээ. Тий подкаст нэр амар тэгэлээсэн чинь худлаан билээ ш цаад чам мачин гэдэг ч юм уу тийм ярих юм байна. Тэгэхээр заяат хоёр одоо Монгол очиад хэрэг хүнтэй удаач шиг. Удаагүй дээр байна заяа. Би бол хүнтэй удахгүй гэж бодож байгаа. Дуусаа. Гэхдээ би сүүлд ингэж бодсон би Монгол залуутай болцож үзмээр амар санагдсан. Би өнөөдөр хүртэл ариунаад хэлсэн тий. Амар би юус Монгол залуутай болцоогүй амар удаж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд ойрд ингээд Монгол залуу малуучтай юм ярьж хоёр морьтой ярьдаг ч юм ингээл ингээд бичдэг ч юм уу тий. Тэнгүүд нэг юм ийм гоё байдаг лөө ингэж нэг юм өөрийнхөө төрөлх хэлээр ингэж нэг юм бодохгүй ярина гэдэг. Тэгээ юм шууд автоматар сэтгнэн гэдэг юм нэг аим гой санагцсан. Тэгээ Монгол залуутай танилцаж болцож үзмээр байгаа. Намайг сонсч юм байл. Надад бацаарай. Тийж бодож байгаа. Заяг сонссон байл элдийн зураг бити явуулаарэ. Тэгээд тойруулж бити яриарэ. Зүгээр шолоохон гой сайхан зөө. Шолоохон одоо бүгд шолоохон gentleman бай. Бичцгээ та нараа. Эмэгтэй сонсогч нар бол тий сайхан single найз залуучууд царилэг сайхан залуучууд байл. Бичүүлцгээ. Надад да. Тий. Заяад 100 мессеж хэдүүлээ явуулъя. За яах юм бэ? Би ч миний гар нөгөө яатсан байгаа штэ манайхаа. Тэр туссан ба. Гар шүрмэс ядарсан. Шүрмэсээ тайвшруулж байгаа бичнэ. Яа, шүрмэсээ таттлаа. Шүрмэсээ таттлаа. Нэг амар экстрим хүмүүс байгаа дах шиг байна те. Шүрмэсээ таттал юу яа? Нөгөөх нь 10 чинь. Тэгтээ би одоос бас нэг асуумаар байна. Од ингэж бас нэг өөрийгөө дараад байгаа болохоос биш. Наа чинь бас нэг юм тийм одоо мэдрэмж байдаг нь мэдрэгддэг байхгүй юу? Ингээ хүн чинь мэдрэгддэг те. Энэ бол хөлдөө юм байна. Энэ бол тодорхой хэмжээний мэдрэмж байдаг хүн байна гэдэг ч юм уу те. Тэгээ би болохоор одоо ингэж бичмэж байгаа ч юм уу эсвэл хандлага мандлага харахаар зэрэг амар юм битүү үнэ одоо боддог те. За энэ хүнийг ингээд гой байлгах чи гэсэн юм мэдрэмж өгдөг юм шиг санагддаг байхгүй одоо секси харилцаан дээр ч мэдгүй л те зүгээр харилцаан дээр тэгж байгаа юм чинь орон дотор бол мэдээж бас тийм байдаг байх магадлал айгүй өндөр. Тэг чи өөрийгөө рекламдахгүй л байгаад байна. Үгүй. Тий. Тэрнээс биш ингэж ярих юм болж байгаа. Надад реклам хэрэггүй. Тэгээ рекламчгүй. Бүксэгээрээ. Тийм. За ингээд уламжлалт ясаар манай эпизод ингээд огцсон дуусаж байна. Сонссон та. Ямар ч warning анхааруулга байхгүй дуусч байна. Энийг бол хэлэхэд бол надад их харамсалтай байгаа. Биднэрт харамсалтай байгаа. Та нарт сонсоход бас харамсалтай байгаа байх гэж найдаа. Дараагийн эпизод хүртэл. Амар англиэр яриад байгаа байхгүй наа чи тий. Орчуулгын монгол хэлээр яриад байгаа за. Тийм. Би одоо ингэ өөрөөр орчуулгын монгол хэлээрээ
эпизод өндөрлөхөөр шийдлээ. Сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Бидний тэгээд өнөөдөр ярьсан юм дээр та нар өөрсдөө бас хариулж ганц хоёр өгүүлбэрт багтааж комментэн дээр үлдээгээрэй. Биднээс одоо хариултын сонсомоор асуулт байх юм бол тэрийг бас бичиж үлдээгээрэй. Бид нар бүгдийг уншдаг шүү. Тэгээд хариулахгүй маа гэхэд эможи үлдээдэг шүү гэдгийг бас сануулж хэлмээр байна. Тэгээд таалагдсан бол subscribe button, notification bell, Apple Podcast дээр биднийг бас од үлдээгээрэй. Instagram дээр бид нар IGTV дээр юм постлдог шүү. Тэрийг бас сонсгоо битгий мартаарай. Ингээд энэ 7 хоног танд бүхэн сайхан өнгөрөөцгөөрэй маш их баярлалаа. Озаа нэвтрүүлэг байлаа. Арад авсан басаа ураг байлаа. Тийм ээ. Bye guys. Үснээс нь дайрч үзмээр байгаа юм да. Үснээс үү? 10 ядаг хүнийг. За ойлгосон болоо. Danke. Ти альсан бол лайк. Ойлгосон бол лайк.